За сопоныг мэлээрээ. За их брендийн пробад чиг гэснээр үтээсгээ одоо цагаан өнгийг гаргаж байна тий. Ааха. За ингээд эхлэл брендийн Монгол дахь анхны электроникийн угсрах цехээс мэдчилж байна. За бид нар бол энэ чигвчний бол одоо ингээд бүх эд ангиудыг энд бол ингээд живлүүлж, хоонд нааж, угсарч, үйлдвэрлэж гаргаж ирдэг байгаа. Жишээ нь бол одоо энэ бүгж байна тийм ээ. Чигвчний энэ бүгж. Энэ бүгж бол жишээ нь Монгол хүн хийсэн бүгж байна. За энэ зөөлөвч ирзэнүүд байна тийм ээ. Зөөлөвч ирзэнийг бол жишээ нь Монгол компани хийсэн байна. За энэ гадна талын хайрцаг жишээ нь Монгол компани хийсэн. За энэ чигвчэнд орж байгаа дамжуулагч утсыг жишээ нь Монгол компани хийсэн. За энэ салаалагч болон одоо энэ хэвлэх энэ тоног ном танилцуулгыг хүртэл Монгол компани хийсэн гэж. Юусе бүгдийг л Монгол компани хийж Монгол улсын одоо нутгад эсгүүдээр бүтэж байгаа юм электроникийн бүтээгдэхүүн байгаамаа. Энэ бол бидний одоо усрах цех. Бид нар энд бол ингээд чихвч болон жижиг хэмжээний электрон бараг бол бүрэн усраж гаргадаг. За ингээд тий нэгийг өгөөчгөө шүү сонирхолж үзүүлээ. За ингээд хав халуунаараа гарч ирж байгаа пицца гэдэг шиг үйлдвэрээсээ ингээд хав халуунаараа гарч ирж байгаа сайхан бүтээгдэхүүн байна. Шив шинээрээ гарч ирж байгаа. За энэ бүтээгдэхүүнийг ингээд задлаад энийг задлахад туслаач гоо. Задлаа гэхэд одоо жишээ нь одоо ингээд сайхан Монгол залуучуудын хийсэн бүтээгдэхүүнийг ингээд задлж байна. За ингээд онгойлголоо бид first агтагч нь бай гэж юм. За ном гарч ирж байна. За анхааруулга бичиг гарч ирж байна. За зөөлөвч торгон бүрвч гарч ирж байна. За нэг салгач гоо. Тэр нэг гараараа бичлэг хийж байгаа болохоор. За зөөлөвч торгон бүрвч гарч ирж байна. За чихвч маань өөрөө гарч ирж байна ингээд. Металл гадаргуутай чихвч энэ төмрөөр хийсэн. Тэр бол эдлэгээ маш сайн байна. Урт утастай. За олон функцтэй. Жишээ нь ингээд татхад бол тасрахгүй утас байгаа. За жишээ нь удирдлагын функц гэж жишээ нь одоо дууг бол одоо ихс гэж багасгаж дуудлага авдаг, зогсооддог, ихсгэлдэг багасгадаг товч байх жишээ нь. За нэмэлт функцүүд нь гарч ирж байна. За жишээ нь эндээс бол одоо энэ салаалагч гарч ирж байна. Нэг утсыг жишээ нэг дууг хоёр хүн зэрэг сонсох боломжтой салаалагч гарч ирж байна. За ингээд за энэ жишээ нь одоо iPhone хувиргач гарч ирж байна. iPhone хувиргана гэж гарч ирж байна. За ингээд сайхан чихвчээ хүмж авах тоор гарч ирж байна. За энэ жишээ нь бүгж гарч ирж байна. Чихвчний бүгж гэдэг бол одоо жишээ нь бусад төрлийн чихвчэнд байдгүй зүйл байгаа. За ингээд маш олон төрлийн том, жижиг, дунд гэсэн хэмжээ бүхий юм зөөлөвч ирзэнүүд жишээ нь байж байгаа жишээ нь. Ингээд бол дотроо маш олон функцийг агуулсан юм гайхалтай бүтээгдэхүүн болвол Пробац чихвч байгаа. Монгол улсад үйлдвэрлэсэн юм чихвч байгаа. За эндээ бол одоо ингээд жишээ нь одоо электроникийн угсрах цех гэж жишээ нь хүмүүс энэ одоо жишээ нь онцгой байдлын газраас өгсөн электроникийн угсрах цехт хийсэн одоо ажлын байрны дүгнэлт байх жишээ нь. За энэ оюуны өмчийн газраас өгсөн тийм ээ. Одоо эхлэл гэсэн барааны тэмдгийн гэрчлэгээ байна. За энэ бүтээгдэхүүний загварын гэрчлэгээ оюуны өмчийн газраас хамгаалсан патент байх жишээ нь. Жишээ нь бүх л зүйлийг бол бид нар ингэж Монгол хүнийхээ ур ухааныг шингээж Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж гаргадаг юм аа гэж хэлж байгаа юм. За одоо жишээ нь бол одоо энэ эхлэл брендийн электроникийн угсрах цех гэж ингэж харагдах жишээ нь тийм ээ. Тэгээ одоо хүмүүс бол хэрэгэлцдэг л дээ Монголд хийж байгаа. Энэ жишээ нь одоо бидний ажлын байр байна. Пробазараа хийсэн одоо жишээ нь уул байх жишээ нь. Бид нар бол бас ингэ пробазараа ингэ сайхан ширээн дээр ингэ өрчихсөн байгаа. За ингээд агтагч нь байхыг л бид нар бол ингэж өрөө болгон ажилдаг. За энэ бидний ажлын байр, энэ бидний хамт олонны зураг байх жишээ нь. За яг Монголд байгаагүй гэдэгт бас хүмүүс эргэлздэг. Одоо Монголд ийм хийнэ гэдэг юус итгэдэг. Чи одоо энэ бүгдээрээ цонхоор ингээд гадагшаа харъя. Одоо ингээд хүн Монгол хүн дугуй унцсан Монгол хүүхдүүд тэнд одоо ингээд тоглоод та нар өхөнгөө сонсож байгаа бах тийм ээ. Би бичлэгээ огт таслахгүй хийж байгаа. Энэ хороол дунд ингээд бид нар ингээд үйлдвэрлэлээ явуулаад бүтээгдэхүүний худалдаалаад хийгээд маркетингээ гаргаад ингээд төсөл төлөвлөгөөгөө гаргаад ингээд баталгаад ингээд явдаг байгаа. За тэгэхээр энэ хэмжээний ингээд бүтээгдэхүүнийг Монгол улсад хийж гаргаж чадаж байгаадаа бол бас баяртай байна. Та бүхэн маань Монгол улсын эх орны хөгжил экспортоос эхэлнэ гэж хэлдэг. Миний хэлэх дуртай бол эх орны хөгжил энгийн зүйлээс эхэлнэ гэж. Тэгэхээр энгийн зүйлээс эхэлж байгаа, экспортоос эхэлж байгаа эх орныхоо брендийг дэмжээрэй, хамтран ажиллаарай гэж та бүхэндээ уриалж байна.